Сайн байцгаана уу? Та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргэе. За энэхүү бичлэгээрээ та бүхэнтэйгээ шинэ 7 хоногт тань дахин уулзж байгаадаа таатай байна. Өнөөдөр манай чуулганы бүтэн сайнны маань цуглааны мөрөглөлийн үеэр техникийн бас саатал гарсан учраас яг цуглаан дээрээ номлосон номлолоо бүрэн ихээр нь YouTube-д байршуулж чадахгүй төрсөн юм аа. За тийм учраас нийт сонсогчдоо, үзэгчдэд итгэл нэгт итгэлийн ахан дүүс нартаа зориулаад номлолоо би дахин хийхээр болсон юм аа. За тэгээд энэхүү үгийг та бүхэнтэйгээ би хуваалцъя. Тэгээд та бүхэн надтай хамт эзэн дотор залбирлаар хамт зогсноо гэж та бүгдээ хүсье өрөөё. Өнөөдөр би эзний үгээс 1-р Тимот номын 3-р бүлгийн 13-р ишлэгийг би уншина. За ер нь та бүхэн бол маш сайн мэдж байгаа. Бид нар Лукийн сайн мэдээнд дэх эзэн Есүс Христийн заасан сургаалт зөвлөлүүдээр номлолоо цуврал болгон явуулж байгаа гэдгийг та бүхэн сайн мэднэ. Харин энэ удаадаа үйлчлэлтэй холбоотой онцгой нэгэн чухал сэдвээр та бүхэнтэй миний хувьд бас залбирж байгаад хаалцхан зүйтэй гэж үзсэн учраас энэ удаагийнхаа номлол дээр Лук номоо түр хойшин тавиад за тэгээд 1-р Тимот номын 3-ын 13 дахь ишлээс та бүхэнтэй хуваалцах гэж байна. За би тос ишлэгийг та бүхэн чангаар уншия. Учир нь онц үйлчилсэн нь сайн байр суурийг олдог бөгөөд Христ Есүс дэх итгэлдээ үлэмж зоригийг олж авдаг. Амен. За тэгэхээр яг энэхүү ишлэгийг стандарт Монгол орчуулгын шинээр их грек хэлнээс орчуулгад гарч ирж байгаа стандарт Монгол орчуулгын хувилбар дээр болохоор учир нь сайн үйлчилсэн нь сайн байр суурийг олдог бөгөөд Христ Есүс дэх итгэлдээ үлэмж зоригийг олж авдаг гэж хэлсэн байна. Тэгээ ялгаа нь бол юун дээр байна вэ гэхээр энэ онц үйлчилсэн нь сайн байр суурийг олж авдаг гэж бидний төгөөмөл барьж байгаа 19 оны орчуулган дээр тэгж хэлсэн бол харин шинээр гарч ирж байгаа стандарт Монгол орчуулгын хувилбар дээр сайн үйлчилсэн нь сайн байр суурийг олж авдаг юмаа гэж хэлэгдсэн байгаа. За үүнийг би бас дашрамд нь дурдж байгаа нь бас сургаалын маань та бүхэнтэй хаалцах байгаа утга агуулгатай бас чухал холбоотой ач холбогдолтой юм аа. Өнөөдөр би эзний үгийг та бүхэнтэйгээ үйлчлэлийн алдар суу гэдэг сэдвээр хаалцахыг хүсэж байна. Үйлчлэлийн алдар суу. За нийгмийн аливаа бүхий л салбаруудад гавьяа шагнал цол зэрэг гэж байдаг. Та бид нар бүгдээрээ үүнийг мэднэ. За боловсролын салбарт аваад үзэхэд л боловсролын тэргүүний ажилтан гэж хэлдэг тийм ээ. За тэгэл цаашлах юм бол алтан гадас. За тэгэл хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон. За тэгэл гавьяат багш гэдэг ч юм уу те. Боловсролын гавьяат ажилтан гэдэг ч юм уу. За тэгэл ардын. За тэгээ цааш нь бүр үргэлжлүүлээд харах юм бол төрийн шагнал. За тэгээ бүр дээдлэн Чингисийн одон гэл. Манай Монгол төрийн гавьяа шагналууд бол нийгмийн бүхий л талбаруудад бол ингээд байдгийг бол бид нар бүгдээрээ мэднэ. За спортын салбар бас яг адилхан тийм ээ. За спортын салбарууд тухайн спорт дотроо мастер, дид мастер гэж цолууд байдаг ч гэсэн төрөөс олгодог шагналууд нь цол зэргүүд нь яг саяны түрүүний миний хэлсэнчлэн тэргүүний ажилтан гэдгээс эхлүүлээд алтан гац, улаан тугийн одон, хөдөлмөрийн тий. За тэгэл гавьяат, ардын, за тэгэл төрийн шагнал, тэгээ Чингисийн одон гэдэг бүхий л талбаруудад ийм байдалтай явдаг. За нэг чухал сонирхолтой асуулт. Христ итгэгч нарын үйлчлэлийн хувьд иймэрхүү гавьяа шагнал, алдар суу, өөрөөр хэлбэл цол зэрэг гэж юу н байдаг юм уу? Тийм ээ. Сүм чуулганаас жишээлбэл чуулганыхаа үйлчлэлийг олон жил сайн хийж байгаа үйлчлэгч нартай зориулаад жишээ нь иймэрхүү цол зэрэг бол олгодоггүй. За төрөөс ч энийг бол нэг олгоод байдаггүй. Тэгэхээр бурхан өөрөө бидний үйлчлэлийн цол зэрэг үйлчлэлийн амжилтыг чухам бас яаж харддаг юм бэ гэдгийг бүгдээрээ сонирхож нэг бодъё л да өнөөдөр. За тэгэхээр бидний өнөөдөр уншсан энэ ишлэл дээр учир нь сайн үйлчилсэн сайн байр суурийг олдог бөгөөд Христ Есүс дэх итгэлдээ үлэмж зоригийг олж авдаг гэж ингэж хэлсэн байна. Тэгэхээр сайн үйлчилсэн хүмүүс бол сайн байр суурийг олж авдаг юм байна гэдгийг Библи бол айгүй тодорхой хэлсэн. Тэгвэл бидний нэг төрийн олон шагналууд шиг ийм юмны шагнал, тийм юмны шагнал, тэр шагналны эннийхээ дээр, тэр нь эннийхээ доор гэсэн эренб дарааны талаар бол
нарийн Библиэлд бол ярьж яриагүй. Гэхдээ ямар ч байсан сайн байр суурийг одоо сайн үйлчилсэн хүмүүс олж авдаг юмаа гэдгийг Библи хэлсэн. Тэгэхээр сонирхолтой нь яг одоо энэ сайн байр суурь гэдэг энэ үг бол Библиэд нэг л удаа орсон бөгөөд энэ нь өнөөдрийн бидний уншиж байгаа нь 1-р Тимотийн 3-ын 13 дугаар ишлэл дээр орсон байна. Энэ үг одоо грек хэлэн дээр Патмос гэдэг үг байдаг. Патмос гэдэг үг байдаг. За энэ үгийг яг одоо монгол хэлэн дээр махчилж орчуулах юм бол одоо шатаар ахиж явсаар эцэст нь цол зэрэгт хүрэх гэсэн утгатай ийм үг байдаг юм байна. За тэгэхээр үйлчлэлээр сайн байр суурийг олж авна гэдэг бол яг л одоо шатаар дээшээ өгсөж явсаар тодорхой төвшөнд хүрч тодорхой одоо магадгүй шаардлагыг хангаснараа тэр сайн байр суурь хэмээх одоо Бурхны эрхэм одоо цол хүндэтгэлийг бид нар хүртдэм байна гэж одоо ойлгож болохоор байна. За тэгэхээр энэ сайн байр суурь гэдэг энэ одоо эрхэм хүндтэй одоо цолыг гэд би хэлчихье л да тийм ээ. За цол гээ хэлчихэд бас буруудахгүй байх гэж бодож байна. Тэгэхээр энэ цолыг бид нар сайн үйлчлэлээр олж авдаг. Тэрнээс зүгээр ингээ байжгаад сайн байр суурь гэдэг юмыг бол бид нар олоод авдаг бол биш. Харин сайн үйлчилснээрээ бид нар сайн байр суурийг бид нар олж авдаг байна. Тэгэхээр сайн байр суурийг бид нар томилгоогоор авдаггүй, үүнийг үйлчлэлээр авдаг. За мэдээж бид нар чуулгануудад одоо үйлчлэл бид нар хүмүүсийг томилдог шүү дээ. Чуулган дотор олон янзын үйлчлэлүүд байна. Сайн мэдээ тараагч, за авралын зар тараагч, тийм ээ. За чуулган таригч, пастор, магтаалын удирдагч, магтаалын баг, за угтах баг, санхүү гэл ингээл янз янзын үйлчлэлүүд дотор байгаа. Өөр одоо янз бүрийн сүнслэг билег авиасуудаа дагсан олон янзын үйлчлэлүүд одоо чуулган дотор байдаг. За энэ үйлчлэлүүдээр тодорхой хүмүүсийг бол ингэж томилгооны ажлуудыг бол хийдгээ. Ялангуяа 1-р Тимот номон дээр бол одоо чуулган дотор байдаг харгалзагч буюу одоо пастрийн үйлчлэл мөн диакон буюу одоо үйлчлэгчийн одоо үйлчлэлд одоо томилж байгаа энэ томилгооны тухай тийм одоо үйлчлэл дээр ямар одоо шаардлага хангасан хүмүүсийг томилох вэ гэдэг тал дээр Илч Паул бол Тимотед зааварчилгаа өгснэг бол бид нар энэ 1-р Тимотийн ялангуяа 3-р бүлэг дээрээс их тодорхой уншиж байгаа юм л да. За тэгээ ялангуяа диаконы үйлчлэл буюу одоо яг энэ нөгөө үйлчлэлийн хүмүүст үйлчлэх ажилд одоо томилогдсон энэ үйлчлэгчдэд зааж сургаж байгаа. Тэр үйлчлэгч нарт тавигдах шаардлага нь юу аах вэ гэдгийг зааж байгаа. Яг тэр одоо контекстн дээрээ араас нь залгуулад өнөөдөр бидний уншсан энэ 13 дугаар ишлэл залгаж орж ирж байгаа юм л да. Юу вэ гэхээр хэрвээ тэдгээр хүмүүс сайн үйлчлэх юм бол сайн байр суурийг олж авна гэж. Тийм ээ. Тэгэхээр ганцхан энэ бол нөгөө диаконы буюу нөгөө өгүүлчлэгчийн үйлчлэлд одоо томилогдсон хүмүүсийн тухайд бол яриаггүй. Энэ бол бусад одоо чуулганы бүхий л салбаруудад үйлчилж байгаа өөр үйлчлэлүүдээр байгаа хүмүүсийн хувьд бол энэ зарчим бол яг адилхан хэрэгжинэ. Жишээлбэл пастор хүн үнэхэрийн сайн үйлчлэх юм бол сайн байр суурийг л олж авна. Авралын зар тараагч хүн үнэхэрийн тэр үйлчлэлээ сайн хийх юм бол яг тэр талбар дээр үнэхэрийн сайн байр суурийг л олж авна. Одоо чуулганыхаа санхүүгийн үйлчлэл дээр эсвэл магтаалын үйлчлэл дээр үнэхэрийн одоо сайн үйлчлэх юм бол онц үйлчлэх юм бол сайн байр суурийг олж авч байгаа. Тэгэхээр үйлчлэл нь ялгаатай байсан ч гэсэн үйлчлэлээр дамжуулан ирэх тэр сайн байр суурийн энэ зарчим нь өөрөө яг адилхан зарчим бол яригдж байгаа юм аа. Тэгэхээр Библи бидэнд нэг чухал зүйлийг хэлж байна гэдгийг бид эндээс одоо базаад ойлгож болох нь шүү дээ. Тэр нь юу вэ гэвэл хэрвээ та өнөөдөр Бурхнаар дуудагдсан үйлчлэлээ өнөөдөр та өөрийнхөө зориулж байгаа үйлчлэлдээ та сайн үйлчилж онц үйлчлэх юм бол та сайн байр суурийг олж авдаг байна. Энэ бол Бурханаас өгөгдөж байгаа шагнал байна. Энэ бол Бурханаас бидэнд өгж байгаа одоо гавьяа байх нь, тийм ээ. Төр засаг одоо тухайн одоо нийгмийн салбарууд дээр амжилт бүтээл гаргасан хүмүүсээ одоо шагнан урамшуулдаг шиг Бурхан ч гэсэн биднийг бас шагнаж урамшуулах та ямар нэгэн одон медаль, баярын жуух хүчиг эсвэл дагалдах мөнгө төгрөг өгөхгүй ч гэсэн тэр бүхэн бол мэдээж ивэлээр орж ирнэ. Тийм одоо одон тэмдэг хүнд үзүүлэх, ингэртээ зүүх, тийм ээ, одон медаль, диплом бидэрт өгөхгүй ч гэсэн одоо цолны үнэмлэх гэдэг өгөхгүй ч гэсэн Бурхан сайн үйлчилж байгаа хүмүүст бол сайн байр суурийг өгдөг юм байна гэдэг бид нар ойлгож байна. За тэгэхээр сайн байр суурь гэдэг маань өөрөө грек хэлэн дээр Патмос гэдэг үгээр илэрхийлэгддэг байна. Энэ үгийн утга нь өөрөө одоо шат ахиж явсаар тодорхой нэг цол зэрэгт хүрэх гэсэн утгатай ийм үг
байдаг байна. Тэгэхээр үйлчлэлийн амьдрал гэдэг бол яг л юм. Тэгэхээр эн чинь биднээс цаг хугацаа, зориулалт, золиос шаарддаг юмаа гэдгийг одоо энэ үг өөрөө бидэрт бэлхнэ харуулж байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо ингэж үйлчилсэн хүмүүс бол сайн байр суурийг одоо Бурханаас олж авдаг юм байна гэдгийг энэ ишлэл бидэнд тодорхой зааж байна. Тэгэхээр үйлчлээгүй юм байж алдар хүндийг бид нар авах ямарч боломж байхгүй. Хийгээгүй юм байж хийсэн юм шиг магтуулах ямарч боломж байхгүй. Үйлчлээгүй ээжэж одоо сайн байр суурийг олж авсангүй гэж одоо байр суурийн төлөө тэмцэх ямар шаардлага байхгүй. Бурханаас өгөгддөг тэр сайн байр суурь гэдэг юмыг бол бид нар улс төрөөр олж авдаггүй. Үүнийг бид заль мэхээр олж авдаггүй. Үүнийг бид одоо ямар нэгэн мэрэгэн ухаанаар олж авдаггүй. Үүнийг гагцхүү бид сайн үйлчилснээр л олж авдаг. Ийм одоо шагнал юмаа гэж бид нар ойлгож байна. За тэгвэл сайн байр суурь гэдэг нь яг практик утгаараа ямар утгатай юм бэ? Яг юуг жишээлбэл сайн байр суурь гэж хэлээд байгаа юм бэ? За энэ бол бусдаар хөндлөгдөж хүлээн зөвшөөрөгдөхийг л хэлж байгаа. Өөрөөр хэлбэл үйлчилсэн үйлчлэлээрээ тодорхой үр жимсийг гаргаад үр жимсээрээ бусдад танигдан хөндлөгдөж хүлээн зөвшөөрөгдөхийг л өнөөдөр сайн байр суурь гэж хэлээд байгаа. Тэрнээс ямар нэгэн албан тушаалын тухай энэ бол яриаггүй, ямар нэгэн сандал ширээний тухай энэ яриаггүй. Энэ бол үйлчлэлээ сайнаар хийсээр агаад тэрхүү үйлчлэлээрээ дамжуулан олонний хүндэтгэл хайрыг хүлээж мөн одоо хүлээн зөвшөөрөгдөж хүндлэгдэнэ гэсэн одоо энэ утгыг энэ сайн байр суурь гэдэг юм бол илэрхийлж байгаа. Тэгэхээр ямар ч үйлчлэл дээр байсан бай хүн сайн байр суурийг олж авах боломжтой. Хэрвээ сайн л үйлчлэх юм бол тэр хүн тэр үйлчлэл дээр үнэхэрийн сайн байр суурийг олж авах боломжтой. Өөрөөр хэлбэл бусдаар хүндлэгдэж, хүлээн зөвшөөрөгдөж, үр жимсээрээ танигдаж, тийм ээ? Бусдын одоо хайр хүндэтгэлийг авах боломжтой. Энэ л Бурханаас өнөөдөр бидэнд өгдөг юугаар ч сольшгүй, юутаач харьцуулшгүй үн цэнтэй бэлэг, үн цэнтэй жинхэнэ цол, жинхэнэ шагнал юм байна гэдгийг өнөөдөр би та бүхэнд хэлэх гэж байна. Тэгэхээр чуулган дотор бид нар бусдаар хүлээн зөвшөөрөгдөж хүндлэгдэхийг хүсдэг. Бид нар хаач очсон одоо хин нэгэнд хүндлэгдэж хүлээн зөвшөөрөгдөх одоо бүх хүнд ийм хэрэгцээ бидэрт байдаг. Гэхдээ бид нар зүгээр байжгаад хүндлэгчдэг юм биш юм байна. Зүгээр байжгаад бид нар хүлээн зөвшөөрөгчдөг юм бас биш юм байна. Мэдээж бид нар хүн гэдэг утгаараа, хүний эрх гэдэг утгаараа бол мэдээж тийм эрх байгаа. Гэхдээ өнөөдөр энэ нэг үйлчлэлээр дамжуулан ирдэг одоо сайн байр суурьны тухай ярьж байгаа учраас энэ үйлчлэлийг сайн хийжээж одоо олж авдаг сайн байр суурь юм аа. Тэгэхээр та үнэхээр одоо эзэн дотор хүлээн зөвшөөрөгдсөн, хүндлэгдсэн, үр жимсээрээ танигдсан нэгэн байвал аяндаа хүмүүс таныг хүндлэх болно. Аяндаа хүмүүс таныг үнэхээр дагах болно. Танаар үнэхээр таны нөлөө олон хүмүүст одоо хүртэмж одоо хүрэлцэх болно, тийм ээ. Ингийн тулд яах ёстой юм? Бид сайн л үйлчлэх ёстой. Сайн үйлчилсэн нэг нь сайн байр суурийг олж авдаг. Ингээд сайн байр суурийг олж авсан нэг нь Есүс Христэд итгэх итгэлтэй улам илүү одоо зоригжиж, улам илүү одоо зүрх зоригтой болдгиймаа гэж одоо эзний үг өнөөдөр бидэнд хэлж байна л да. За тэгэхээр одоо асуулт гарч ирнэ. За тэгвэл яаж би сайн үйлчлэх вэ? Яаж би сайн үйлчлэх вэ? Тэгээ ямар үйлчлэлийг жишээ нь сайн үйлчлэл гэж хэлэх юм бэ? Тухайн хүн үйлчлэлээ жухам яаж хийжээвэл үүнийг яг сайн үйлчилж гэн гэж үзэх юм бэ те? Яаж одоо сайн үйлчилсний үр дүнд тэр сайн байр суурь гэдэг зүйл ирдэг юм болоо? Өөрөөр хэлбэл бид үйлчлэлийг хэрхэн сайн хийх вэ гэдэг өөрөө маш чухал асуулт юм аа. За тэгэхээр та ямар ч үйлчлэл дээр байж болно. Та үйлчлэлээ сайн л хий. Тэгвэл та үйлчлэлээ сайн хийж байгаа гэдэг чинь юугаар мэдэж болох юм бэ? Тэгээ дараах 10 зүйлээр мэдэж болно. Өнөөдөр би эдгээр 10 зүйлээс би нэг эхний 3-ыг нь та нартай хуваалцъя гэж бодож байна. Эхний 3-ыг нь хуваалцъя гэж бодож байна. За сайн үйлчлэл гэдэг нь хамгийн нэгдүгээрт зүрх сэтгэлийнхаа дуудлагаар өөрийн хүслээрээ сайн дураараа хийж байгаа үйлчлэл бол хамгийн сайн үйлчлэл байдаг. Албадлагаар эсвэл хэн нэгэн хүний одоо шахалт дарамтаар одоо хийж байгаа бол мэдээж энэ бол сайн үйлчлэл байж чадахгүй. Аав нь ингээл нэг юм аваад өгöd хүүдээ хэллээ. За нэг дургууд хүчгүй босоод хушуугаа унжуулаад ургунаал тэгэл нэг юм хийсэн болол шалаа угаа гэлдэгдэг нэг дуртай дургуу хийсэн болол тийм ээ. Мэдээж ингэж хийж байгаа үйлчлэл сайн үйлчлэл бол яагаад ч байж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө сайн үйлчлэлийн хамгийн нэгдүгээрх одоо шалгуур хамгийн нэгдүгээрх үзүүлэлт бол хүн тухайн үйлчлэлийг яг өөрийн хүслээрээ буюу яг сайн дураараа жинхэнэ сэтгэл зүрхнийхаа дуудлагаар сэтгэл зүрхнийхаа хүсэл эрмэлзлээр хийж явах нь үйлчлэл өөрөө хамгийн сайн болох хамгийн чухал үндэс суурь нь
болж өгдөг юм аа гэдгийг та бүхэнд хэлэх гэж байна л да. Тэгэхээр албан хүчээр одоо дургууд хүчгүй гэдгээр эсвэл манай нөгөө монголчуудын ярьдгаар дургуй ламыг дарж байгаа сахил өртөөнө гэдэг шиг дургуй одоо сэтгэл байхгүй хийгдсэн аливаа юм гэдэг бол одоо ямар ч үр дүнгүй байдаг угаасаа. Ингэж хийсэн үйлчлэл бол одоо хожим бурхнаар бол шагналыг авахчгүй, ингэж хийсэн үйлчлэл бол сайн үйлчлэл болж чадахгүй, сайн үйлчлэл болохгүй байгаа учраас эн чинь эргээ сайн байр суурийг бид олж авч чадахгүй гэсэн. Угаасаа үр жимс гарахгүй юм чинь бид хүндлэгдэж, хүлээн зөвшөөрөгдөж, үр жимсээрээ танихдахгүй гэсэн утгатай шүү дээ энэ чинь. Тийм болохоор хамгийн нэгдүгээр зүрхнийхээ хүслээр буюу яг сайн дураараа албадлаг бусаар үүнийг одоо хийх нь сайн үйлчлэлийн хамгийн одоо толгуур ихний хүчин зүйл болдго юм аа гэдгийг өнөөдөр та бүхэнтэй хаалцъя. Монголын чуулган 30 гаруй жилийн түүхтэй энэ 30 гаруй жилийн түүхэнд хот хөдөө орон нутаг гадаад дотоодгоо Монголын чуулгануудад олон гайхалтай үйлчлэгч нар төрөн гарч ирж олон янзын салбарууд дээр олон гайхалтай гэрчлэлтэй үйлчлэлүүдийг одоо хийж байна. Энэ бол одоо Монгол чуулганы одоо анхны үеийн түүх өнөөдөр бичигдэж энэ одоо гайхалтай үйлчлэгчдийн гэрчлэл, энэ гайхалтай үйлчлэгчдийн зориулалт нь одоо Монгол чуулганы Монгол дахь одоо сайн мэдээ, Монгол үндэстэнд хандсан одоо бурхны сайн мэдээний үйлчлэлийн дараагийн одоо он жилүүдийг бол бас тодорхойлж өгөх ийм чухал үйл явдлууд болж байна. Тэгээ би ганц нэг жишээг бас өнөөдөр та бүгдийн өмнө дурдмаар байна. Би өөрөө 1990-ад оны үед одоо хүүхэд ахуй насандаа, дунд сургуулийн сурагч ахуй насандаа сайн мэдээ сонсож цуглаанд ирж исэн. За тэр үед одоо миний үеийн залуучууд бол олон л цуглаанд явдаг байлаа. Тэгээ миний үеийн манай цуглааны Даги гэдэг охин байсан. Би одоо Дагигийнхаа бүтэн нэрийг бол санахгүй байна л да. Тэгээ Даги маань 90-ад оны үед цуглаанд одоо бид нэг үеийнхээ ингээ явдаг байжгаад Багнуур хот руу гэр бүл нь шилжээд одоо аав ээж нь Багнуур хот руу нүүгээд тэндээ одоо ажиллаж амьдрахаар очсон байдаг. Тэгээ тэнд одоо байгаа цуглааныг одоо ирж олоод цуглаанд одоо суух гээд очиж л дээ. Тэгэхэд тэр Багнуурын цуглаанд тухайн үед удирдах ахлагч байхгүй, зааж сургах номлогч байхгүй. Тийм ээ. За тэгэл одоо ерөөс ингээл нэг хэдэн хүн ингээл ямар ч байсан нэг байшингийн бодвол цуглаал. Тэгэл одоо ингээл нэг бие бинийгээ харсан хэдэн хүн л сууж ээж. Тэгээд Даги маань тэнд очиод анх залбирал удирдаад ингээд магтан дуугаа удирдаад ингээд явж ээж. Тэгээ энэ мэдээ үр дүнгийгээ чуулганд бидэрт сонсогдоод. Тэгээ Даги маань Багнуурт очиод цуглаан ахлаа явж байгаа юм байна гэд. Тэгээд бид нар ингээ баг илгээж ирснийг бас санддаг юм. Тэгээ хэдэн жил дараалаад үр дүнгээ сайн мэдээний багийнхан Багнуурын чуулган дээр очиж үйлчилж тэнд сайн мэдээд хараад сургалт семинар хийж тийм ээ Христ итгэсэн шинэ хүмүүсийг бол одоо эзэн дотор сургаж одоо боловсруулж бол өсгөж исэн. За тэгээд одоо удалгүй тэр чуулган бол өсөж эхэлсэн. Маш олон залуучууд тэр чуулганд тухайн үедээ ирж исэн. Тэр залуучуудын нэг Амар Жаргал гээд залуу одоо тухайн үедээ одоо шинэхэн итгэж болж орж ирээд одоо алстаа бол энэ чуулганы пастор болсон. За тэгээд та нарын зарим нь бол одоо Багнуурын Амраа пастрыг бол бүгдээрээ сайн мэдэх байх. За тэгээд Даги маань өөрөө энэ Амраа пастрын эхнэр болоод ингээд энэ хоёр маань амьдралаа холбоод эзэн дотор нэгэн сайхан гэр бүлийг үүсгээд өнөөдрийг хүртэл одоо миний л мэдхээр одоо 25 6 7 жил ингээд энэ одоо чуулганаа хончлоод явж байгааг нь бол харж байна. Тэгээ иймэрхүү одоо нэрэн тодроогүй гэх юм уу магадгүй одоо хүн болгон мэдэхгүй ч гэсэн нэрэн тодроогүй итгэлийн дайчид, итгэлийн агуу бааtruуд үнэхээр сайн үйлчлснээр сайн байр суурийг олж авч байгаа. Одоо олон гайхалтай хүмүүс байна. Энэ хүмүүст бол төрөөс ямар шагнал байхгүй шүү дээ. Тийм ээ? Эндээс бол сүм цуглаанаас нь ч одоо мэдээж ямар ч шагнал одоо одон тэмдэг одоо хүмүүсийн ярьдгаар бол тийм цол гоншин бол өгөөг баг. Гэхдээ итгэгч хүмүүсийн дунд хаанчлалын дотор сайн байр суурийг олж авч байгаа байхгүй. Энэ л одоо Бурханаас бидэнд өгөгддөг. Энэ сайн байр суурь маань тэгээд яаж мэдэгдэж танигдж байгаа юм бэ? Хүмүүсийн хүндлэл, хүлээн зөвшөөрөл, тийм ээ үр жимсээрээ танигдах, хүмүүс тэр хүмүүсээс суралцах. За би өөр бас нэгэн жишээ яриа. Тэгээд Увс аймгийн Улаангом хотын Мөнхийн ивэл гэж чуулган байдаг. Одоо ахлагч нь Алтан сүх гэж залуу байгаа. Тэгээ Мөнхийн ивэл чуулган бол эвийн баг нь одоо чуулганы урсгалаас бол байгуулагдсан. За та нарын зарим нь бол эвийн баг нь урсгалыг бол одоо сүлжээж гэж ярьж байна. Ямар ч эвийн багныг та нар бүгдээрээ мэддэг байх. Одоо 50 гаруй чуулгантай Монголд одоо маш олон чуулгануудыг халамжилж нэгэн одоо сүлжээ одоо эвсэл үүсгээд ингээ явж байгаа штэ. За тэгээд эвийн багнаас одоо хүмүүс илгээгдээд Увс аймагт очоод хашаа хашин худалдаж аваад тэнд чуулган байгуулад за тэгээд 2 3 жил баха ямар ч байсан тодорхой хугацаанд үйлчлээд ингээд хугацаанд дуусаад тухайн гэр бүл одоо
буцаж явахдаа одоо нутгийн нэгэн охиныг одоо чуулганы ахлагчаар тавьсан байна. За нөгөө охин одоо хэсэг хугацаанд чуулганыг бол удирдан явж хагаад оюутан болохоор болоод одоо яалтчгүй ингээд хот руу явж хэлтэй. Тэгэхээр тэр охины төрсэн ах нь цуглааных нь одоо галыг төлж өгөөд тийм ээ одоо гачкарын хийгээд одоо ингээд цуглааных нь ард ингээд сууж идэг байсан. Тэр хүн бол одоо өнөөдөр мөнхийн үйл чуулганы алтан сүх ахлагч гэдэг одоо ингээд үйлчлээ хийгээд ингээд явж байгаа. Их нэртэй, 4 хүүхэдтэй, өөрийн гэсэн бизнестэй өнөр чуулганаа өнөхөр гайхалтай авч явдаг. Миний хувьд сүүлийн 6-7 жилийн туршид Ус аймагт очиж үйлчилж усын одоо бусад пасторуудтай ахлагч нартай нөхөрлөж гайхалтай хаанчлалын төлөө гайхалтай сайхан үйлчлэлийн цагуудыг бид нар хамтдаа өнгөрөөжсэн. Тэгэхэд надтай одоо маш их одоо ойр нөхөрсөн ахлагч нарын нэг бол энэ алтан сүх ахлагч байсан. Тэгээ үнэхээр пастораар томилогдоогүй хэдий ч гэсэн үнэхээр пастор шиг үйлчилж байгаа. Тэгэхээр зарим хүн үнэхээр пастораар томилогдоогүй мөртлөө пастораас ч илүү үйлчилж яхад магадгүй зарим хүн томилогдсон мөртлөө тэр хэмжээндээ бас үйлчлэхгүй байгаа ч гэсэн хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр үйлчлэл гэдэг бол зүгээр юм томилгоогоор тэр одоо сайн байр суурь гэдэг бол зүгээр нэг юм томилгоогоор ирчдэг зүйл биш юм аа. Мөрдөс зүүчингүүд дагаад ороод ирдэг зүйл биш юм аа. Харин одоо сайн байр суурь гэдэг бол үйлчлэлийн үр дүнд юм тодорхой зориултын үр дүнд, тодорхой золиосын үр дүнд аяндаа бий болдог бурхны шагнал юм аа. Үүнийг мөнгөөр хэмжихийн арга байхгүй. Үүнийг бид нар ямар нэгэн цол зэрэг одонгоор хэмжихийн арга байхгүй. Үүнийг бол одоо бурхны одоо амьдралд нь өгж байгаа. Тэр олон ивэл, ерөөл, хүндлэл, хайр тийм ээ. Одоо энэ зүйлээр бол энэ сайн байр суурь гэдгийг бол бид нар бол хэмжиж болтгоо. Тэгэхээр үнэхээр сайн үйлчилсэн нэг нь сайн байр суурийг олж авдаг. Хэн байх нь хамаагүй тий. Томилогдсон эсэх нь хамаагүй. Үнэхээр зүр сэтгэлээ дагаад, дуудлагаа дагаад, өөр дөр нь бурхны тослогоо байгаад тэр хүн үйлчлээ хийгээ явж явах юм бол аандаа одоо хүмүүсийн дунд хүлээн шөргөж байгаа байхгүй. Үр жимсээрээ танигдж байгаа байхгүй. Тэг манай одоо монголчууд нэг ярьдаг та арт түмний гавьяат гэл те. Одоо гавьяатын нөгөөгөө боловч яг үнэндээ бол арт түмний дунд бол одоо гавьяат хэмээн хүндлэгддэг гэл зарим нэг одоо алдартай уран бүтээлчдэг бас ярьдаг штэ. Тэгээ төрөөс тэрийг үнэлээ гавьяа шагналын нөгөөгөө ч гэдэг юм. За Монгол бүхээр ярих юм бол одоо Понцгийн Сүхбаатарыг бол одоо Арслангийн дайны одоо цолтой заан байлаа гэж те. Заан Сүхбаат гэдээ бид нар бүгдээрээ мэдэн штэ. Одоо 80 90-ад оны үед эд барилдаж явсан маш одоо арт түмний хайртай бүх байсан те. Үнэхээр шудраг, цайлган, цэвэр сайхан сэтгэл зүрэхтэй. Тэгээ үнэхээр энэ хүн бол одоо яг одоо авсан цол нь бол заан боловч тэгээ одоо янз янзын одоо үл ойлголцлоос болоод эсвэл одоо дүрм журмаас болоод арслан цолоо бол харахаа авч амжаагүй. Гэтэл өнөөдөр хүмүүс бол Понцгийн Сүхбаатыг бол одоо арслан хэмээн хүндэлдэг штэ. Тэг яг тэрнтэй адилхан үнэхээр сайн байр суурь гэдэг бол ингэж л ирдэг. Тэрнээс ямар нэгэн цол дагаж ирдэг зүйл биш. Энэ бол ямар нэгэн албан тушаа ширээ сандал дагаж ирдэг зүйл биш. Энэ бол цэвэр үйлчлэл дагаж ирдэг зүйл юм. Энэ бол цэвэр одоо чин сэтгэлийн үйлчлэлийг дагаж ирдэг ийм одоо байр суурь байдаг юм аа. Энийг хинч зогсоож чадахгүй. Энийг хинч хэмжиж чадахгүй бас. Энийг хинч өгдөггүй маа. Энийг бурхан өөрөө өгдөг юм аа. Тийм болохоор ахын дүүсээ өнөөдөр би та бүгдийг юу гэж уриалж байна вэ гэхээр үйлчлэлээ бүгдээрээ сайн эцгээе. Үйлчлэлээ сайн хийхин тулд яах ёстой юм бэ? Нэгдүгээр та үүнийг чин сэтгэлээсээ хийгээрэй. Та үүнийг яг өөрийнхөө зүрхний дуудлагаараа хийгээрэй. Та үүнийг яг сайн дураараа хийгээрэй. Албадсан учраас хийж байгаа юм биш ээ. Үнэхээр сайн дураараа хийгээрэй. Магадгүй үйлчлэлд зүгээр хилүүлээд орж ирсэн хүн байж болно шүү дээ. Юу үйлчлэгээ мэдэхгүй, юу хийхээ мэдэхгүй. Тэгэхээр анх хэн нэгэн хүн тэр хүнийг ингээд замчлаад гараас нь хөтлөө. За чи энэ үйлчлэлийг хий. Чамд ийм бэлэг авяас байна гэдэг ч юм уу. Ингээд санамсаргүй тохиолдлоор ингээд тухайн үйлчлэлд ингээд явж ороод дуртай дургуугаач мэдэхгүй, чадах үгүйгээч мэдэхгүй үйлчлэлд явж орж ирээд тэгээ хийж итэл үнэхээр аяндаа тийм ээ тэн дээр бэлэг авяастай гэдэг нь харагдаад аяндаа тэн дээр үнэхээр нэг юм зүрхнийх нь хүсэл энэ дээр яг ориглон гарч ирээд үнэхээр бурхнаас өгөгдсөн тийм пашн те зүрх сэтгэлд нь байгаад ингээд үйлчлэлээ хайрлаад үйлчлэлдээ дуртай болоод ингээд тэр үйлчлэлээ ингээд явандаа бүр ингээд зүрх сэтгэлээ зориулаад явж байгаа хүмүүс бас байна штэ. Тэгэхээр ийм л зүйлийг хэлээд байгаа. Тэгэхээр энэ бол яг жинхэнэ чин сэтгэлийн үйлчлэл юм. Энэ бол яг жинхэнэ сайн үйлчлэлийн нэг тод жишээ. Сайн үйлчлэлийн одоо нэг тулгуур баг нь бол энэ юм аа гэдгийг би та бүхэнд өнөөдөр хэлхийг хүсэж байна. За хоёрдугаарт нь сайн үйлчлэлийн одоо хоёр дахь шинж тэмдэг юу вэ гэвэл ашиг хонжоо хайхгүйгээр үйлчлдэг. Ямарваа нэгэн хомхой ашигын төлөө бус үйлчлдэг. За энэ үйлчлэлийг ингээ хийчихвэл надад хэрэгтэй юм байна. Тэгээ энийг зөвхөн зоосны нөхөр харах тухайд би ярьж байгаа шүү дээ. Тэгээс мэдээж үйлчлэл бол хүмүүст хэрэгтэй л байдаг. Үйлчлэлийг хийснээрээ бид нар өөрсдөө маш их өсөж хөгждөг. Огт
одоо надад хэрэггүй үйлчлэл гэж бол байхгүй шүү дээ. Ямар нэгэн үйлчлэл хийснээрээ хүн үргэлжил эвээгдэж яадаг. Тэр утгаараа хэрэгтэй. Гэхдээ хэрэгцээ гэдэг имийг зөвхөн зоосны нүхээр харж үйлчлэл рүү орно горох юм бол үүн шиг одоо хотлоо үйлчлэл бол байхгүй. Үүн шиг муу үйлчлэл гэж бол байхгүй. Тэгэхээр сайн үйлчлэлийн одоо хоёр дахь чухал хүчин зүйл бол ямар нэгэн ашиг хонжоо хайхгүйгээр яг Бурхны алдрын төлөө хүмүүсийг хайрлах сэтгэлдээ тулгуурлан хийдэг үйлчлэл байна. Тэгээ энэ бол үнэхээр одоо ашиг хонжоо харахгүйгээр үйлчилж байгаа. Энэ бол үнэхээр одоо золиос гаргаж байгаа. Тэр золиосыг гэхдээ баяртайгаар гаргаж байгаа. Тэр золиосыг гаргахдаа үнэхээр юм сэтгэл нь дүүрэн гаргаж байгаа. Яг хийх ёстой юм хийсэн гэсэн тэр мэдрэмжийг авч Бурхнаар тийм өрөөгдсөн мэдрэмжтэйгээр хийж байгаа. Энэ одоо үйлчлэл бол одоо жинхэнэ одоо ашиг хонжооны төлөөх бус одоо үйлчлэл бол байдаг юм аа. Хинтээ аймгийн Бачирет суманд одоо байгуулагдж байгаа чуулганы тухай би бас та бүхэндээ хаалцахыг хүсэж байна. Тэгээд Хинтээ аймгийн Бачирет суманд бол одоо олон жилийн өмнө Америкийн илгээлтийн эзэн ирээд тэнд модны үйлдвэр байгуулад олон хүмүүсийг одоо ажилд аваад тэгээд одоо ажлын байраар хангаад цалин өгөөд тэгээд ажилчдаа сайн мэдээ тараагаад анх одоо Бачиретд чуулган байгуулагдж ижил тэ. За тэгээд бас цаг нь болоод ингээ мишонер тухайн мишонер буюу сайн мэдээ тараагч маань цаг хугацаагаа дуусгаад ингээд нутаг руугаа буцахын цагт бол үйлдвэрт мэдээж зогсож байгаа, хөрөнгө оруулалт зогсож байгаа, үйлдвэр зогсож байгаа. За тэгээд ингээд бизнес бол эргэлтгээ болж эхэлж байгаа. За ингээд бизнес зогсохын хэрээр сүм чуулганд ирдэг хүн ховордож эхэлж байгаа. За ингээд сүм чуулганд ховордоод ирэнгүүт тухайн үеийн чуулганыг одоо ахалж авч явжсэн хүмүүс нь үнэхээр урам зориг хугарсан те ганцаардсан. Сүүлдээ тэгээд чуулган бараг л одоо тарж байхгүй болж үйл ажиллагаа бол одоо бүрэн одоо зогссон байгаа юм л та. Гэтэл өнөөдөр энэ чуулган сэргэж байна. Тийм ээ энэ чуулганыг одоо ямар ч үүрэг даалгавар аваагүй хинч томилоогүй нэг залуухан охин тэнд очиод одоо бүхэл өвлийг одоо тэнд өнгөрөөгөө тэнд одоо ганцаараа ажиллаж амьдраад чуулганыг гэртээ цуглуулад өвлийн хүүтэнд одоо гэртээ хүмүүсээ цуглуулад эзний үгээр тэжээгээд дагалдуулаад нэг хүнийг нэг хүн гэлтгүү, хоёр хүнийг хоёр хүн гэлтгүү, таван хүнийг таван хүн гэлтгүү өнөөдөр ингээд эзний сайн мэдээний төлөө хаанчлалын одоо тэр галыг одоо манаад тийм ээ одоо өөрөөр хэлбэл одоо хаанчлалын одоо хил хязгаарыг тэр газар тэлээд тэр одоо хилийн одоо багныг тэнд одоо босгоод төшөөд ингээд явж байгаа үйлчлэгч байгаа байхгүй юу. Тэг манай гэр бүлийн хувьд бол Хинтээ аймгийн Бачиретийн чуулганы төлөө бол байнга залбирдаг. Та бүхэн маань бас залбирж байгаарай гэж би хэлмээр байна. Тэгэнд үнэхээр одоо чуулган маань одоо дахин сэргэж байна. Хүүхдүүд ирж эхэлж байна. Үйл ажиллагаа цаашдаа тогтворч нутгийн удирдагч нар үнэхээр төрөх ийм шаардлага бол байгаа. Тэгээд залбирлын сэдвээ хаалцж явахдаа надад хэлжээс ахлагч охин маань. Тэгээ юу гэж хэлжсэн гэхээр үнэхээр өвөл бол би ингээд бот руугаа буцчмаар байсан үе надад зөндөө байсан. Гэхдээ би хүмүүсээ бодохдоо би энэ хүмүүс бурхан ямар их хайртай вэ гэдгийг би бодохдоо би цуглаанаа хаачаад би гэрээ төгччээд би хот явж би чадаагүй маа гэж ингэж хэлжсэн. Ашиг хонжоо хайхгүйгээр ямар нэгэн өөрт ашигтай зүйлийн төлөө гэхгүйгээр яг цэвэр хаанчлалын төлөө хийж байгаа энэ үйлчлэл бол жинхэнэ сайн үйлчлэл юм аа. Тэгэхээр ийм үйлчлэлийн жишээнүүд бол өнөөдөр Монголд олон энэ тентхийн сүм чуулгануудад бол одоо олон байдаг. Тэгээ бид нар одоо үйлчлэлийн сайн үйлчлэл одоо юм уу сайн байр суурь гэхлээр баян чинээлэг эсвэл одоо маш их одоо олон хүнийг цуглуулсан эсвэл одоо үнэхэрийн одоо юм одоо алдартай ийм одоо үйлчлэлүүдийг л одоо сайн үйлчлэл гэж бид нар харах гад байдаг тийм ээ. Тэгж ойлгох гад байдаг. Тэгж хэмжих гээд байдаг тийм ээ. Гэтэл үгүй юм аа. Бидний дунд өнөөдөр сайн үйлчлэгчид олон байна. Тэгээ энэ хүмүүс үнэхээр энэ үйлчлэлийнхаа үр дүнд сайн байр суурийг олж авч, бусдын хайрыг татаж, бусдын хүндлэлийг хүлээж, үр жимсээрээ бусдад хөлийн зөвшөөрөгдөж ингэж явдаг. Энэ бол үнэхээр сайн байр суурийг бурхан ийм хүмүүст бол өгдөгөө гэдгийг би хэлмээр байна. За 3 дугаарт нь сайн одоо үйлчлэлийн одоо 3 дахь одоо хүчин зүйлийг би та бүхэнтэй яриа. За энэ бол тууштай байдал. За ер нь Библи бидэнд аливаа зүйлийг сайн дуусгахыг үргэлж ятгадаг. Тийм ээ? Эхлүүлсэн зүйлээ сайнаар дуусгах. За хуучин гэрээний сургаалт өгс ном, эсвэл номлогчийн өгс ном энэ төр зэрэгээс харах юм бол одоо аливаа хэргийн төгсгөл бол эхлэлээсээ чухал юм аа. Чиний эхлэл бага байж болно, харин төгсгөл чинь сайн байх ёстой гэж хуучин гэрээн дээр зааж сургасан байдаг. За үүнийг одоо баталж байгаа юм шиг Илч Паул хүртэл өнөөдөр бидний энэ хүү ишлэгийг уншиж суралцж байгаа энэ Тимотед бичсэн загтлуудаа Илч Паул хэлсэн байдаг те. Би сайн тэмцлэр тэмцсэн. Би итгэлээ сагсан. Би замаа дуусгасан гэж хэлсэн байна.
Тийм болохоор Христ итгэгч бидний хувьд ямарваа нэгэн үйлчлэлийг, ямарваа нэгэн ажлыг эхлүүлсэн бол тэрийг дуусгах чинь санаа намардаг. Тийм ээ? Тэрийг нэг эцсийг үздэг. Тэрийг нэг өөрийнхөө төвшөнд ямар ч байсан боллоо гэх хүртлээр сайнаар дуусгахын төлөө хийдэг. Энэ бол одоо Христ итгэгч хүний төлөвшлийг одоо харуулсан бас нэг чухал үзүүлэлт. Тэгэхээр бидний хувьд юмыг муу эхлүүлсэн байж болно, алдаа гаргасан байж болно, сайнгүй байж болно. Тэгвэл алдаагаа бид нар засаад дуусгах чаддаг байх хэрэгтэй. Буруу хийсэн байж болно. Тэгвэл бид нар буруугаа залруулад гимшээд бид нар дуусгах чаддаг байх хэрэгтэй. Бид нар муу байсан байж болно. Тэгвэл бид нар сайн болгоод бид нар дуусгадаг байх хэрэгтэй, тийм ээ. Өнөөдөр ингээд олон залуучуудыг ингээд харж байхад бас мэдхгүйгээсээ болоод тэгдэг юм уу? Эсвэл одоо дээд үеийнх нь сайн зааж өгөөгүй байдгаас болоод ч тэгдэг юм уу те? Энэ тэнд ингээд ажил бизнес эхлүүлээл явахдаа юмыг ингээд сэглээл явдаг. Тэгээ ингээд муу нэр үлдээгээл явж байгаа. Өөрийнхөө ирээдүйд рүү хутгах шаасан юмнуудыг залуучууд маань бас харамсалтай нь ингээд хийгээд байгаа бас харагддаг. Нэг газар ороод хүнтэй муудалцаж гараал, нэг газар ороод мөнгө идэж гараал, нэг газар ороод одоо асуудал үүсгэж гараал. Тэгэл ардаад ингээд муу түүх үлдээгээд яваад энэ өөрөө эргээд дараагийн одоо амьдралын үе таалга нэгтэй дандаа саад болчихдог. Яагаад гэвэл эргээд одоо ямарваа нэгэн газар бидний ажилд ороход ямарваа нэгэн үйлчлэлийг эхлүүлэхэд өнгөрсөнд ямар үр жимстэй байсан бэ? Өнгөрсөнд ер нь яаж хийж исэн бэ гэдгийг маань хардаг. За миний хувьд бол Америк нэгдсэн улсаас сүүлийн 1 жил одоо ажиллаж амьдарч байна. Тэгээ энд ирээд ингээ харахад тухайн хувь хүн албан байгууллагын одоо өнгөрсөн түүхийг айгүйх чухалчилдаг. Наад захын л одоо банкнаас очиод зээл авах санхүүгийн түүхийг хардаг. Тэгээ ямар түүхтэй юм бэ? Тийм ээ. Данс нь ямар түүхтэй юм бэ? Энэ хүн харилцааны ямар түүхтэй юм бэ гэдгийг үргэлж хардаг. Тэгээ энэ түүх төр нь тулгуурлаад одоо дараагийн одоо боломжуудыг одоо энэ нийгэм өөрөө одоо иргэддээ олгож авах жишээ нь. Монгол ч гэсэн ялгаагүй шүү дээ. Яг л ийм байдаг. Албан байгууллагууд одоо шинээр ажилтан авахтаа тийм ээ, энэ хүн өмнөх газараа яаж ажилласан бэ? Ямар түүх үлдээсэн хүн бэ? Манай банкуд ч гэсэн адилхан шүү дээ, тийм ээ. Зээл өгөхдөө бас өмнөх одоо санхүүгийн зээл нь ямар байсан бэ? Гэх мэтчлэн одоо түүхийг бол одоо үргэлж харж байгаа. Тийм болохоор манай монголчууд ярьдаг шүү дээ. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж ярьдаг. Тэгэхээр мэдээж нэг үйлчлэл эхлүүлээд дуусгаж насаараа яв гэсэн утгаараа би энийг хэлж байгаа юм биш. Зарим үйлчлэл 3 жил яваад дуусч болно. 5 жил яваад дуусч болно. Зарим үйлчлэл 10, 20 жил үргэлжилж болно. Зарим үйлчлэлийг хүн нэг насаараа ч хийж бас болно. Үйлчлэл өөр, бурхны дуудсан цаг хугацаа өөр. Тийм ээ, нэг том үйлчлэлийн нэгэн хэсгийг би хийж болно. Үлдсэн цаг хугацаанд нь өөр хүмүүс тэрийг хийгээ явж болно. Ямар ч үсэн би өөрийнхөө хэсгийг бол сайн дуусгах хэрэгтэй байхгүй юу? Өөрийнхөө хэсгийг сайн дуусгаад өөрийнхөө хэсгийг одоо үнэхээр амжилттай хийгээд явах хэрэгтэй. Энэ бол аюул чухал байдаг. Тийм болохоор сайн үйлчилж байгаагийн одоо 3 дахь шалгуур, 3 дахь одоо хүчин зүйл бол одоо төгсгөлөө сайн хийхийг боддог. Төгсгөлөө одоо сайн байлгахын төлөө явдаг. Төгсгөлөө харж өнөөдөр сонголт хийдэг. Тэгээ төгсгөлөө харж өнөөдөр би одоо үйлчлэлээ хийдэг. Энэ бол одоо сайн үйлчлэлийн 3 дахь шинж тэмдэг байна. За тэгээд дараагийн эзний өдөр би энэ хүн номлолыг чуулган дээр үргэлжлүүлэн хийх болно. За тэр үед би үлдсэн одоо амжуул үлдсэн 7 зүйлийг ярин. За амжихгүй бол одоо дараагийн 3 4 зүйлийг бас ярих бах. Тэгээд ямар ч энэ номлолыг 2 юм уу 3 удаагийн одоо цуврал ийм одоо номлол болгож хуалцах юм санаатай байна. Тэгэд миний номлолыг хүлээж надтай хамт байж надаар дамжуулан яригдж байгаа, хэлэгдэж байгаа эдгээр зүйлийг бас эзний үг хэмээн хүлээн авч суралцаж сурж байдаг. Эзэнд алдрыг хамтдаа өргөж энэ загалмайн замаар хамтдаа алхаж байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд та бүхэн бас миний үйлчлэлийн төлөө залбирж байгаараа. Манай гэр бүлийн төлөө бас залбирж байгаараа. Тэгээд өнөөдөр бас миний дурдсан энэ чуулгануудын одоо энэ сайн үйлчилж байгаа энэ сайн байр суурийг олж яваа эдгээр одоо гайхалтай бурхны хүмүүсийн төлөө та нар бас залбирж байгаараа гэж би та бүхэндээ хэлмээр байна. Тэгээд Хинтээ аймгийн Бачирээт сум тэгээд тэр суманд үйлчилж байгаа цэгийн төлөө та бүхэн бүгдээрээ бас залбирж өгөөрэй. Тэр тэнд үнэхээр эзний ажлууд хийгдэж эзний нэр алдаршихын төлөө та бүхэн маань бас залбирч өөрсдийнхөө одоо тус дэмийг бас зориулж байгаараа гэж та бүхэндээ хэлмээр байна. За ингээд бүгдээрээ өөрсдийнхөө үйлчлэлийн төлөө бүгдээрээ өөрсдийнхөө эзний өмнө дуудагдсан дуудлагуудынхаа төлөө хамтдаа энэ цаг мөчид залбирцгаая. Бурхан Аава тандаа баярлалаа. Энэ цагийн төлөө тандаа талархаж байна.
Таны үгийг би итгэлийн ах дүүс нартайгаа хуваалцж байгаадаа баяртай байна. Эзэн минь тэгээ таны үгээс суралцсан итгэлийн замаар явагч бүхий л ах дүүс нарыг минь та байгаа газарт нь хийж байгаа үйлчлэлийн талбар болгон дээр нь та ерөн сахих болтугай. Эзэн минь та тэднийг тулж түших болтугай. Эзэн минь та тэднийг ивэх болтугай. Их эзэн минь таны мотор тэднийг түшиж тулан үнэхээр сайн үйлчлснээрээ сайн байр суурийг олж авсан. Христ итгэх итгэл дотор үлэмж зоргийг олж авсан жинхэнэ бурхны гайхалтай үйлчлэгчд болгож өгөөрэй. Тандаа талархан аврагч эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Аамен.